да. Энэ төслийн нэгж гэдэг байгууллага бол төслийн үр дүнд чиглүүлээд ажиллаад дуусгах ёстой юм л да. Тэгээ одоо энэ төслийн байгууллагуудыг хараад байхаар урьдчилан төслийн нэгжийг байгуулцдаг. Тэгээ явж байгаа нөгөө төсөл нь хэрэгжих болчдөг. Ийм асуудал байна. Тэгэхээр төслийн нэгж байгуулад явна гэдэг чинь урсгал зардлаас эхлээд одоо нэлээд их мөнгө төлөвлөж байгаа гэсэн үг шүү дээ. Үр дүнгүй болчиход байгаа байхгүй. Энэ асуудлыг нэгдүгээр яаж шийдэх вэ гэдэг асуудал. За хоёрдугаар энэ төслийн нэгжүүдийг хараад байхад ерөөсөө хаа дуртай газраад байж байгаа байхгүй. Энэ тэгтээ явж нэг л яамн дээр очиод төвлөрчдөг. Жишээ нь одоо энэ хэлийн үйлчлэгээ сайжруулах бүс нутгийн хөгжил гэсэн төсөл байгаа юм л да. Тэгээ энэ нэгж нь болохоор сангийн яам дээр байж байгаа. Зөвхөн бодлогынхаа яам дээр байж болдгоо юм уу? Энэ сангийн яам заавал ингэж төвлөрүүлэх шаардлагатай юу? Бодлогынхаа яам дээр байх юм бол ядаж салбарын бодлогоо сайжруулахад тусдын болбоор нэг ийм асуудал байна. За 3 дугаар асуудал нь бол энэ төслийн нэгжийг явуулж байхаар ашиглалтын зүгээр яг энэ төсөл бол явна. Энэ төслийг бид одоо хэрэгжүүлнэ. А энэ төслийн өрөөгөөжийг одоо бүтээн байгуулалтанд бид одоо ашиглах ёстой, бүтээн байгуулалт хийх ёстой гэж үзэх юм бол ашиглалтын өмнөх захиргаа байдлаар явбал яасан гэсэн нэг ийм санал байна. За дараагийн асуудал бол тэр хятадын 1 тэрбум долларын зээлэнд хамрагдсан Эрдэм мөрөнгө усан цахилгаан станцын асуудал байна. Энэ төслийн явц хэр байгаа вэ? Хятадын талын одоо дэмжлэг, мэдээлэл хэр байгаа вэ гэдэг ийм асуудал байна. За баярлалаа. За хариулт өгье. Хурлбаатар сайд. За төслийн нэгж бол төсөл нь батлагдчихээс л байгуулагддаг. Төсөл батлагдаагүй бол тэн дээр нэгж байгуулагдах тийм хууль эрх зүйн үндэслэл бол бүрддэггүй. Тэгэхээр одоо ямар нэгэн тийм нэгж байгуулагдсан байх бол тэр арай л өөр юм явж байсан болов уу гэж би бодож байна. За хил орчмын тэр холбоотой төслөө сангийн яам дээр байгаа гэж байгаа. Энэ дандаа нөө бомбтой холбоотой асуудал учраас сангийн яам дээр байгаа. Яг тэгвэл сангийн сайд өөрөө бомбын үндэсний зөвлөл энэ дарах юм бэл. Тэгэхээр яг бомбтой холбоотой асуудлаар яригдж байгаа учраас сангийн яам дээр байгаа. Түүнээс бусад бүх одоо зөвлөд яг эрхлэх асуудлынхаа хүрээнд тэр эрхлэх одоо тухайн асуудлыг эрхэлж байгаа сайдууд дээр одоо төсөл нь бол хэрэгжээд явж байгаа. За хятадын 1 тэрбумын зээлийг бол нэлээд сайн одоо хөөцөлдөж явж байгаа. Энэ 19 онд нэлээд олон ажил бол одоо хийгдчих байхаа гэсэн ийм бол бодолтой байгаа. Зүгээр хятадын хувьд гэвэл хэрэгжиж байгаа төсөл дээрээ бол нэлээд тийм журмаа бол өөрчлөлт эхэлсэн. Хуучин бол одоо холбогдох байгууллагууд нь батлаад явцдаг байсан бол одоо яах аргагүй хөндлөнгийн үнэлгээ гэж хийдэг. Тэр нь нөгөө төрийн байгууллага биш, хараат бус үнэлгээ хийгээд тэрүүн дээрээсээ зөвшөөрөл өгөгдвөл одоо тэрийг одоо хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үздэг ийм шийдвэр гаргадаг ийм шин журамтай олцоод тэрүүгээр явж байгаа. Эрдэм бүрэн дээр бол асуудалгүй энэ бол хариу нэрнэ гэж бодож байна. Тодруулах бямцгтгшин асуулт асуу.